За сайн байцгаана уу? Сарынхаа сүүлийн хичээлдээ тавтай морил. За ер нь сүүлийн хичээл дээрээ creative thinking буюу бүтээлчээр сэтгэх, тэгээ асуулт асуух арга техниктэй холбоотой хичээлээ ерөнхийдөө хийж ийн гэж бодоод төлөвлөсөн байгаа. За тэгээд өнгөрсөн сар байсан хүмүүс маань л энэ зургийг хараад бол мэдж байгаах нэг ном гэж ярьж байсан те. Тэгэхээр бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх асуулт асуух аргын тухай өнөөдөр тэгээ Стив Джобстой ингээ холбоод хэдүүлээ бодож үзэж ярилцах болно. За тэгээд одоо энэ сараас дөнгөж шинээр сууж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Тэгэхээр Альберт Эйнштейний энэ үгийг бол дахин давтаж хэлхээс өөр аргагүй байна тий. Цагийн дотор нэг асуудал шийдэх ёстой болж яаж шийдэхээс миний амьдрал хамаарах байлаа гэж саная. Би эхний 55 минутыг таарах асуултыг олж тодорхойлоход зарцуулах байсан. Зөв асуултаа мэдсэн цагт би асуудлыг 5 минутаас бага хугацаанд шийднэ. Альберт Эйнштейн гэдэг. Тэгээ би энэ үгийг ингээд сургалтуудаа маш их одоо ашиглаж хэлэх дуртай. Гэхдээ бас ингээд нөгөө нэг дараа нь асуулт асуух аргын тухай заахгүй болохоор хүмүүсээс ач холбогдлыг нэг сайн ойлгохгүй за гэж ер нь хүлээж аваад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ энэний цаана бол ингээд маш том одоо бидний потенциал ер нь бол байгаа. За агуулгын хувьд яагаад асуулт асуух ер нь чухал юм бэ гэдгийг хэдүүлээ нэг ярьчая. Асуултын төрлүүд гэж байгаа. Тэгтээ мэдээж яриг нөгөө нэг open ended, closed ended гэдэг тийм энгийн байдлаар ярихгүйгээр ер нь яг бүтээл сэтгэлгээтэй холбоотойгоор ингэж яриад явчихна. Тэгээ Стив Джобсын асуултын дүрм гэдэг өөрөө жоохон бодчихлоо. Стив Джобс яаж асуулт асуудаг байсан юм бэ гэсэн нэг иймэрхүү юм. Тэгээд дүгнэлт хэсэг байна. За яагаад асуулт асуух чухал юм бэ? Тэгэхээр хариулт олно. Гой хариулт олохын тулд гэдэг жаа тий. Гэхдээ харах өнцгийг дэлж байгаа. Асуулт асуухад бид нэр ингээд тарих яг тэр хариултыг олохын тулд ерөнхийдөө ажиллаж эхэлдэг байхгүй. Тэнгүүд асуултаа сайн асуугаад байх юм бол бид нэр ингээд харах өнцгийг тэлж байгаа. Зүгээр асуултын чанар хэвэндээ байгаад ах юм бол бид нөгөө нэг л харж сэтгэж байгаатайгаа ижилхэн л байх гэдэг гэж ойлгож болно. Тэгээд би бас иймэрхүү сургалтууд дээрээ энэ юу вэ? Энэ юу байж болох вэ гэсэн нэг тиймэрхүү дасгал ажлуудаас хийлэгдэв. За тэгэхээр асуултын төрөл яг хуу өнгөрсөн хичээл дээрээ ч гэсэн энэ гурван төрлийг ер нь авч яваад байгаа. Цаашид ч ер нь яг энэ гурван асуултан дээр одоо Стив Джобс яаж асуусан бол ч юм уу тиймэрхүү байдлаар ер нь хийж явъя гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр бид нөгөө нэг эн чинь сууд сэтгэгчдийн талаар ярилцж байгаа. Одоо бүтээлч суралцсан хичээл. Тэгэхээр энэ хүмүүс асуултыг яаж асуугаад энэ хариултууд ч юм уу эсвэл өөрсдийнх нь бүтээгдэхүүнүүд гарсан юм бол гэдэг байдлаар ингэж харьцуулж туршлага дээр нь үндэслэж хийвэл зүгээр ах гэж бодож байна. Тэрнээс би одоо яагаад тийм юм бол яагаад ийм юм бол гэд асуугаад тахлаар хэдүүлээ нэг хариулт олохгүй яваад авах гэж бодож байна. За тэгээд яагаад гэдэг асуулт бол уг мөн чанарыг нэ. Яг асуудал ч юм уу одоо бидний нэг бүтээл санаа гаргах гэдэг тийм учир шалтгааныг нь олдог асуулт. Яагаад гэдэг асуултыг бид нэр ер нь бас нөгөө нэг насанд хүрчээд айгу баг асуудаг болдог гинэ. Судалгаа нь бас бий юм билэ. Тэгэхээр нөгөө нэг 5 6 настай хүүхэд дөнгөж тэ юм үзэгдлийг ингээд таньж ойлгоод эхлэхдээ яагаад ийм өнгөтэй гэдгийг яагаад ингэдгийг ингээл тэгээд идэг те. Тэгэхээр яг тэрнтэй ижилхэн бид нар ч гэсэн нөгөө амьдрал дээр асуудлууд дээр шинээр одоо учирч те нүур тулгарч байгаа учраас асуудлуудыг яагаад гэж маш сайн асууж авах хэрэгтэй. Тэрнээс нэг өнгөрсөн хичээл дээрээ ч гэсэн харсан Стив Джобс ингээ бүр ажиглаж асуултуудын одоо хариултуудыг олдог байсан гэдэг те. За тэгээд хэрвээ what if гэсэн одоо нэг асуулт те. Дүрмийг эвдэнэ. Хэрвээ ингэчихвэл яах вэ? Хэрвээ би тэгсэн бол яах вэ? Хэрвээ энэ ийм байсан бол яах вэ гэдэг ч юм уу. Тэгэд боломжгүйг төсөөлөх боломжтой болдог. Тэгээд би маш гоё тийм нэг одоо орон судалтай холбоотойс нэг тийм түүх уншиж ирсэн. Тэгээд энэ нэг таталцлын хууль мойл гээл тэнгүүт жишээ авах гэсэн чинь мартчихлаа. Тэгээд ямар ч сан ингээд нэг сар бол ингээд дэлхийг тойрдог гэдгийг нь нотлохын тулд тийм бид нар харах өнцгөө өөрчилж хэрвээ энэ ингэдэг бол яах вэ?
хэрвээ таталцлын одоо нөгөө хүчнүүд ингэсэн бол яах вэ гэж бүр тэгжиж нөгөө олж мэдсэн гэд тиймэрхүү юм уншиж исэн байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бүгд одоо ижлэх нарыг тойрдог л гэж бодоод исэн. Тэгтэл нөгөө нэг хэрвээ энэ ингэдэг бол яах вэ гэдэг өөр асуулт бид нэр энэ нөгөө нэг сар дэлхийг тойрд юм байна гэдгийг ингээ олж мэдсэн гэд нэг тийм байсан. За тэгээ дараагийн асуулт нь бол би хэрхэн. Тэгээ мэдээч яг эхний хоёр асуулт бол ингээд юмны гол ингээ юм олцоод тэгвэл энийг ингээд яаж олон байдлаар ингээ шийдэж болох вэ гэдгийг нь олчиж байгаа шүү дээ. Тэгвэл би хэрхэн, бид хэрхэн гэдэг нь шийдэл рүүгээ алийг нь авах юм бэ гэд мэдээч яриг одоо нөгөө шийдлэхгүй практикл биш юм хичээл дээр ярмааргүй шүү дээ. Тэгэхээр би хэрхэнгээ шийдэл бүтээх үйлдэл рүү шилжүүлэх ийм асуултуудыг өөртөөсөө асууна. Тэгэхээр тэгвэл би ингэж хийжүүл болох юм биш үү гэсэн хариултууд биднэрт өөртөө ингээ гараад ирнэ гэсэн үг. За тэгвэл одоо яагаад гэдэг асуулт Стив Джобсын жишээнүүд дээр яг юу болсон юм те? Энэ жишээг бол зөндөө олон ярьсан тий. Яагаад утас товчлууртай байх ёстой гэж тий. Яагаад товчлуургүй байж болохгүй юм бэ тий. Яагаад л товчлуур ингээд заавал юм бодит байх ёстой юм бэ гэж маш олон яагаадыг асууж байгаа байхгүй. Тэгээд товчлуургүй байлгах энэ iPhone энэ статус quo буюу одоо нөгөө нэг чаленжуудыг юм сорьсон асуултыг ч гэсэн бас яагаадаар хийж болдог. Яагаад л ийм байх ёстой юм бэ? Яагаад л бид нар үнийг ингэж хийсээр ирсэн юм бэ гэсэн асуултууд байдаг. За тэгээ яагаад компьютер үзэсгэлэнтэй байж болохгүй гэж гэлтэй амар гой сликтэй. Тэгэхгүй ингээл амар том дээр үед чинь бол тийм байсан. Тэгээ тэрийг бол iMac, MacBook-нууд бол бүгд дээрээ ивдэж гаргаж ирсэн тий. Ингээд хэрэглээний одоо юмнуудыг хангаж яахын хэрэгцээ одоо хажуугаар яагаад ийм хүнд гоё мэдрэмжүүдийг өгдөг байж болохгүй гэж те юм харахад ингээ Apple-ийн лого нь ингэж харагдаж болохгүй гэж ингээл зөндөө асуултууд тариулт болсон байх нь. За Монгол жишээн дээр би бодоод үзэхлээр яагаад дэлгүүр орой маш орой те өглөө эртээ ажилдаггүй байх ёстой гэж те. Тэгээд энэ бол манай нөгөө CEO-гийн гангар захирлын яг асуулт нь бийсэн. Тэрийгээ бүр өөрөө ярьж исэн. Гадны орнуудад ингээд аялаад явж хахад 7-Eleven те ингээл CEO одоо Солонгост бол жишээлбэл CEO гэл шүн хиддчихсэн одоо буудлаасаа одоо нөгөө нэг эсвэл онгоцноос нисээд ирэхэд те өсөж байгаа үед ингээд орой одоо үдс цагаар ч юм үүрээр буухад ийм нөгөө нэг анхан шатны ийм хэрэгцээгээ хангах ингээ юмнууд ингээ байдаг, олж болдог. Жишээлбэл одоо шүдний сайзаа ингээл мартцсан гэх үед ингээд авч болдог ийм газар байдаг. Тэгээ Монголд яагаад ийм газар бийж болдоггүй юм бэ л гэж өөрөө айгүйх боддог байсан гэсэн. Тэгээ Монголд яаж энэ газрыг хэрхэн хийх вэ гэж бодоод тэгээ манай төсөл ер нь бол эхэлсэн байгаа. Тэгээ яагаад төрийн үйлчлэгээ удаан байх ёстой гэж бодоод ер нь ийм Монголиагийн хувьсэлт явж эхэлсэн те. Яагаад төрийн үйлчлэгийг авахын тулд ингэж их ойчрлах хэрэгтэй гэж те. Гэт одоо бид нэрийн ашиглаж байгаа ийм Монголиа бол одоо маш гоё болчихсон явж байгаа. За хэрвээ гэдэг асуулт Стив Джобсын жишээнүүд дээр бол хэрвээ компьютер зүгээр л дэлгэц шиг байвал ямар вэ? За яг асуудлыг нөгөө нэг компьютерийн гоё ингээ хэрэглээний гэж шийдсэн байж байгаа дараа нь те. Энэ зүгээр ингээд ганц ингээд дэлгэц байвал ямар вэ гэж байгаа аахгүй тий. Тэгэхээр энэ шийдлүүд өөр хувилбаруудыг ч гэсэн дуудаж гин гэсэн. Тэгээд iPad бүтээгдэхүүн ингэж гарсан юм болов. Тэгээд хэрвээ дуунууд ердөө 99 цент байвал ямар вэ? За тэгээд iTunes бол тухайн цаг үедээ бол тэ та бүхэн мэдж байгаа энэ урлаг соёлын альтернативуудтай маш их юм crash болж исэн. Тэгээд iTunes дээр 50 тавихгүй гэсэн асуудлууд маш их үүсэж исэн. Гэхдээ Стив Джобс бол тухайн үедээ те ингээд та бүхний ингээд одоо өрсөлдөгч дайсан болох гэж биш та нарыг ингээд түгээхэд би туслах байгаа юм а гэсэн юм санаануудыг бол тухайн үед хэлж ирснийг бас санаж байна. За тэгээ хэрвээ татаж суулгадаг бидний одоо энэ аппликейшнүүд те аюулгүй байвал ямар вэ? Тэгээд энэ App Store-аас тухайн үедээ нэлээд л асуудлууд болж исэн. Яагаад зөвхөн манай энэ юм өөр байх ёстой юм? Яг л тэр нөгөө нэг Play Store шиг байж болдоггүй мүү гэл те. Тэгээд нөгөө нэг тухайн үед бол угаасаа вирусны асуудал бол айгүй их явж исэн. Тэгээд нөгөө нэг Apple-ийн компьютертэй, Apple-ийн утастай хүмүүсийн утас өрөөсөө нөгөө вирусын халдвар авдаггүй те.
гацч матдаггүй айгу гоё гэдэг гэсэн. За тэгээд энгийн жишээн дээр зүгээр бодоод үдээ заавал Монгол гэхгүйгээр гээд сая ингээл ковидоос хойш те хэрвээ гэрээс ажиллавал ер нь ямар юм бэ гэсэн юм шийдлүүдийг бид нар маш амархан олчлоо. За тэгвэл магадгүй машингүй Улаанбаатар болвол ямар вэ ч юм уу те цаасгүй офис болвол ямар вэ гэдэг. Цаасгүй офисыг бол тэгтээ бас нэлээд олон газрууд бас хийд юм билэ. Дан ингэж дижитал архив үүсгэж явдаг. За тэгээ машингүй Улаанбаатар болвол ямар вэ? Хэрхэн одоо хэрвээ те Улаанбаатар хот машингүй болвол яах вэ ч юм уу? Хэрвээ Улаанбаатар хот нийтийн тээврийг сайжруулвал яах вэ гэд ингээд. Тэгэхээр ингээд бид нэр ингээд штэ тгий штэ гэл ингээд шууд хариулт хэлэх гээд ажиллаад эхэлчихэж байгаа. За тэгээд эцсийнх нь болохоор хэрвээ үгүй энэ хэрхэн шүү. Sorry. Стив Джобсын жишээнүүдээр одоо энэ чинь бидний 3 дахь асуулт байх хэвээр. Бид хэрхэн технологийн бус одоо технологийн салбарын биш те хүмүүс байхад ашиглаж чадхуйц энгийн болгох вэ? Тэгээ нөгөө кинон дээр бас яг гардаг байхгүй тэр хэсгүүд нь ингээд энгийн хүн ашиглах боломжтой гарга энийг яаж хэрхэн хийж болох юм бэ гэд те. Тэнгүүд эний чинь ингээд нэмэлт юм диск миск ордог хүн тийм юм хүснээ л гэдэг. Стив Джобс болохоор үгүй энгийн хүн яаж ашиглах боломжтой байх вэ? Энгийнийг бид нэр яаж хийж болох юм бэ л гэдэг. Тэгээ бид хэрхэн үүнийг хэрэглэхээс гадна гой мэдрэмж өгдөг болох вэ? Түрүүн ярьсан те. Тэгээ дан ингээд хэрэглэнээс гадна энэ гой мэдрэмж өгөн те ингээд энд амар гой таашаалтай байна гэдэг чинь ингээд бүр нөгөө нэг дараагийн шатанд энэ асуудлыг гаргаад ирчихэж байгаа хгүй. Бүр илүү үзэсгэлэнтэй шийдэл олчихсан гэж харж байна. За тэгвэл Стив Джобсын дүрм гээд ингээд бодоод үзэхлээр ийм өөр олон төрлийн асуултууд асууж тий өөр олон янзын хариултууд авах боломжтой. Тэгээд нөгөө нэг кинон дээр бас яг тэр нэг хэсгүүд нь гард юм аа. Тэгээд би нөгөө өмнө нь бас ярьж тэр нэг акултай зурм уур гэдэг чи тэдүүд хайсан юм уу мас юм уу гэд хүнийгээ бүр айгүйх тэгж нөгөө нэг мэдээллүүдээ авч өөрөө ингэ шийдвэр гаргах боломжтой болгодог. Тэгээд магадгүй тийм ингэсэн байж магадгүй бусд нь тийм энэ бүтээгдэхүүнийг бид нэр яаж сайжруулах вэ? Яаж хөгжүүлэх вэ гэдэг тэгсэн чи Стив Джобс нөгөө сэтгэлгээнийхээ эсрэг талаар тийм бид нэр яаж энийг энгийн болох вэ? Яаж устгах вэ? Яаж байхгүй болгох вэ? Яаж энэ товчлоорыг байхгүй болгох вэ? Яаж юм олон портуудыг тийм байхгүй болгох вэ? Яаж утас хоорондоо юм seamlessly холбогддог болох вэ? Утас компьютер хоёрыг гэх тиймэрхүү асуултуудыг асууж исэн байж болох юм. Тэгээд тэгж асууж иж ийм гоё бүтээгдэхүүн инновацууд төрж байгаа. Тэгээ асуултыг асууж сорь. Асуултыг нь асуу. Тэ энэ ямар гоё өнгө юм бэ гэсэн. Өөр өнгөн тэгвэл хэрэгтэй юм уу гэдэг ч юм уу те. Энэ асуулт яг өнгөн дээрээ байна уу? Өөр өнгө үнэхээр биднэрт хэрэгтэй юм уу гэсэн юм асуулт дээр нь чаленж хийж байгаа гэсэн үг. Тийм асуулт байж магадгүй юм. Тэгэхгүй бол ингээд бидний ингээд хурал цуглаан чинь нэг асуулт эхэлснээр тэр чигээрээ тэр чиглэл рүү явчих гад байдаг. Тэгтэл тэр асууж байгаа асуултан дээр нь асуулт асуух нь бас айгүй чухал байгаа тийм. Тэгээ таны асуултын чанар хариултын чанарыг тодорхойлох болно гэх тийм. Тэгэхээр хэр одоо дааттай бүтээлч критик шинжтэй асуултууд асууж чадчихээн вэ гэдгээ бас ер нь жоохон анзаарч бодож ивэл зүгээр. За тэгээд Steve Jobs ийм үг хэлсэн билээ. Innovation distinguishes between a leader and a follower гэдэг ийм манлайлагч байх уу, удирдагч байх уу гэдгийг ер нь бол инновац шийддэг гэдэг тэгээ инновац гэдэг зүйл чинь өөрөө юм бүтээл сэтгэлгээтэй асар холбоотой бүтээлч байдалтай асар холбоотой зүйл шүү дээ. Тэгэхээр тэр энэ удирдагч тэгээд дагж байгаа хүн гэсэн юм хоёр л төрлийн хүн болгочихж шít. Тэгээд энэ хоёрыг ингээ шийдэж байгаа ганцхан юм нь инновац бүтээлч байдал ингээ болж гинэ гэсэн санаа байна. Тэгвэл лидер гэдэг хүн буюу удирдагч яаж юм инновац гаргаад байгаа юм бэ гэж бодоод үзэхлээр хэний ч асууж байгаагүй асуултыг асуудаг хүн байгаа. Өөрөөсөө
өмнө нь хинж асууж үзэж байгаагүй асуултыг өөртөө тавьдаг. Баг хамт олондоо тавьж чаддаг хүн байна. Тэгвэл дагагч follower те магадгүй та бүхэн хурлаа тэгээд хичээлээ ч юм ажиглаад үзээрэй. Бусдын хариултыг нь хүлээдэг хүмүүс байдаг. Тэ? Асуулт нь хэн асууж ийн тэрний хариултуудыг нь хүлээдэг хүн байдаг гэсэн ийм санаа байна гэж юу н анзаарч харлаа. За тэгээд дүгнээд хэлэхэд хэний ч асууж байгаагүй асуулт асуудаг чадварт суралцах нь бид нэр одоо ийм чадвар суралцах хэрэгтэй. Хариулт, шийдэл тэгээд бүр цаашлаад амьдралын чанарт нөлөө үзүүлнэ. Тэ? Одоо бид нэр шийдлээ олцсон, амьдралаа өөрөөр шийдэх чинь эсвэл гой хариултыг олоод цаашаа хөгжүүлээд явах чинь ингээд бодглохлээр эн чинь цаашлаад бид нэр ингээд амьдралын чанартаас нөлөө үзүүлж байна гэж харж болох гэдэг. За тэгээд дахиад те одоо бид нар энэ хичээлийн урайчны нүг болцоод байгаа. Ингээд харахаар бодож санаж байгаа зүйлийг дүрсжүүлж гаргахад ч гэсэн юм асуулт асуух арга айгүй чухал байгаа шүү. Зөв асуулт асуугаад чанартай асуулт асуух юм бол бид нар маш олон зүйлүүдийг бодит тэг шийдэл болгож тэгээд тэр шийдлүүд нь үн цэнтэй шийдэл үйлдэлүүд рүү шилжүүлэх гээд байгаа юм шүү. Тэгээд одоо энэ сарынхаа хичээллийг хэдүүлээ өндөрлөе. За тэгээд асуулт асуухтай холбоотой коммент энэ хэсэгт оруулж болно шүү. За тэгээд ерөнхийдөө асуултынхаа төрлүүдийг яг ийм дагуул юу н хараад байгаа. Яг нь өнгөрсөн сарын хичээл дээр та бүхэн санаж байгаа юу? 5W1H гэдэг асуултын тухаас орсон байгаа тий. Тэгэхээр ер нь бид нар энэ асуултуудыг би яагаад сонгоод хийгээд байгаа вэ гэхлээр эцэст нь дахиад хэлье. Ийм нөгөө нэг productive thinking гэдэг generative thinking гэдэг санаа гаргуулах гэдэг байгаа. Гол нь тэгээд олон санаа ингээ гаргаж чаддаг ийм асуултуудыг асуугаад тэгвэл энэ юу вэ гэд тэ асуухлаар бид нарт магадгүй ингээл ганц хоёрхон тэгвэл энэ юу байж болох вэ гэдэг асуулт нь өөрөө ийм олон төрлийн хариултуудыг ирж байгаа асуулт болж хувирдаг юм шүү. Тэгэхээр иймэрхүү асуултуудыг асуух одоо чадварт суралцаад тэгээд дахиад хэлье тэ хэний ч асууж байгаагүй асуулт асуудаг хүн болцгоё. За эх сарынхаа хичээлээр уулзцгаая. Баяр таа.